Сайн байцгаана уу? Бүгдний өдрийн мэндийг хүргэе. Доктор Жо Диспензагийн бяцлаглалын талаар дурдаагүй мөртлөө бас заавал мэдж авах ёстой чухал зарим нэг зүйлсийг та бүхэндээ ярьж өгье. Тэрнээсээ гадна доктор Жо Диспензагийн үзэл онолтой холбогдуулж ойлгож болох үз тийм сонирхолтой гэж хэлж болохоор өөрийн мэдсэн зарим зүйлсээ сонссон зүйлсээс та нартайгаа хуваалцнаа өнөөдөр. Тэгэхээр аливаа бяцлаглалын хамгийн гол зорилго нь тархины хэлбэлзэл төлөвлөгөөнийг буулгах, унгаах гэж ярьдаг тийм. Ийм нам гүн болгох ийм зорилготой байдаг. Ингэснээрээ бидний тархины долгион буюу тэр тархинаас ялгарч байгаа хэлбэлзэл маань хамгийн боломжит хамгийн бага түвшиндээ хүрээд ирэхлээрээ бид тэр квант талбар эсвэл тэр дээд тухамсар гэж юу гэж нэрлэж байна, орчин ертөнцийг бүтээж байгаа тэр их хүч, тэр их энергитэй холбогдож эхлэх тэр гол нөхцөл нь тэр болдог гэж үздэг. Тийм ч учраас ер нь аливаа бяцлаглалыг хийж байгаа тийм гүн бяцлал орчихсон самадид орно гэж ярьдаг те. Иймэрхүү байдалд орсон хүмүүс маань яг энэ бодит ертөнцийн тэр болгон мэдэрдэггүй тийм сонирхолтой их гэрэл гэдэг ч юм уу гайхалтай дуу аялгау гэдэг ч юм уу тийм маш сонирхолтой тийм зүйлсийг үтсэн харсан мэдэрсэн ийм мэдрэмжүүдтэй авсан байдаг. Энэ маань юу хэлж байна вэ гэхээр бид ямар ч байсан энэ өөрсдийн 3 хэмжээст 3D гэж сүүлийн их ярьж байгаа тийм 3 хэмжээст энэ ертөнцийнхөө биднийг хязгаарлаж байгаа энэ хязгаараас давж гарч байгаагийн шинж гэж ойлгож болно. Тэгэхээр доктор Жо Диспенза одоо бяцлаглалынхаа талаар тайлбарлахдаа хэрвээ бид одоо үнэхээр хүсэж байгаа амьдралаа, хүсэж байгаа өөрийнхөө тэр хамгийн сайн тэр бест хувилбартаа өөрөө шилжиж орох буюу өөрөө тийм болж хувирахыг хүсэж байгаа бол бид юуны түрүүнд энэ орон зай, бие, цаг хугацаанаас хальж гарах ёстой. Ингэж байж бид квант талбартай холбогдно гэж хэлдэг. Тэгээд тэртээдгүй ер нь бол бид байнгын квант талбартай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл тэр квант талбар буюу амьдрал олгож байгаа амьдралын гол эрч хүч болсон их сурулж болсон тэр их энерги бол бүхий л одоо зүйлд түгээмэл оршиж байдаг гэж үздэг. Гэхдээ бид бяцлаглалын явцад зориудаар зорилготойгоор яг энэ 3 хэмжээст биднийг хязгаарлаж байгаа энэ хэмжигдэхүүнүүдээс салж үүнээсээ яг сална гэхэд хаашаа салж гэж хэлж болохгүй бах. Түүнээс хальж гарч байж түүнийгээ давж байж бид квант талбартай одоо илүү сайн ухамсартайгаар одоо холбогдож байна гэж ойлгох байх тийм. Ингэж чадвал бидний хүсэл бодол илүү одоо хурдан түргэн баттай биелэх нь одоо биелэх замд орж гинэ гэж ойлгох хэрэгтэй гэж ярьдаг. Тэгэхээр энэ 3 хэмжээс буюу орон зай, цаг хугацаа, өөрийн бие эдгээрээсээ ингэж хальж гарах гэдэг маань бидний хувьд бол магадгүй тийм үнэхээр гайхалтай одоо юу гэдэг нь байж боломгүй гэмээр те яаж тэх юм бэ гэд ингэж бодогдмоор ийм бодол хүмүүс төржиж болно. Гэхдээ энэ бол бидний амьдралд бас яг тийм цоошин зүйл биш юм байлээ л те. Юу гэхээр ер нь та нар ингээл машин унаатай ч юм уу явж байх үедээ эсвэл ямарваа нэгэн зүйл дээр маш их одоо үнэхээр гүн анхаарлаа төвлөрүүлээ сууж явах үед цаг хугацаа болон маш олон зүйлийг мэдрэхгүй өнгөрсөн байдаг. Зөвхөн тэр зүйлээ хийсэн ч юм уу. Эсвэл заримдаа миний хувьд бол ямар ч байсан ингээд машин бариа явж байхад зарим нэг уулзууруудыг өөрийн мэдлэгөө давчихсан байдаг. Тэгээд буцаад санахад яаж давснаа мэддэггүй те. Тэр уулзуурыг яаж машинд жолоодод гараад өнгөрчихсөн байдаг. Тэрийг яаж өнгөрснөө огт сандаггүй. Эн чинь нэг ёсны тэр нэг 3 хэмжээст ертөнцөөсөө хэсэгхэн зур ингээд салсан түүнээсээ одоо давж гарсан гэсний одоо нэг жишээ юм байна л да. Тэр үед яадаг вэ гэхээр би өөрөө зүгээр тархиндаа энэ аналитик тархинд суусан байгаа дадал зуршил машин барих тэр дадал зуршил гэрэл нөхөөгөө хараад ч юм өөр одоо машин замд таарах саад мад бүх юм хараад түүнийгээ тойроод ингээд яваад гарцсан байгаа байхгүй. Энэ бол яг рефлексээрээ буюу тэр нөө дадал зуршил habit гэдгээр ингээд даваад гарчихсан байгаа юм. Гэхдээ тэр үед яг юу болсон яаснаа огт санахгүй байна гэдэг маань би орон зай, цаг хугацаа,
энэ 3 хэмжээст энэ хэмжигдэхүүнээсээ тодорхой төвшөнд түүнээсээ хэсэгэн зур ингээд давж гарч чадсан байна гэсэн ийм утгатай болж таарах нь. Тэгэхээр яг бяцлаглалын энэ Жо Диспензагийн бяцлаглалыг хийж байх явцад одоо сургагч багш яг дагуулад хөтлөөд яриад явдаг. Тэр үед бас яг үнэхээр зорилготойгоор бид нэр яг энэ алхмыг хийж болдог. Мэдээж хүн болгоны бас тэ юу бол өөр байх. Зарим хүмүүс айгүй хурдан орчих магадaltaй байдаг. Зарим хүмүүс нэлээд олон дахин давтаж анхаарлаа төвлөрүүлж байж бас тиймэрхүү мэдрэмжийг авах ч юм уу те. Ингээд явдаг. Гэхдээ ямар ч байсан бид хүссэн ч бай, хүсээгүй ч бай ер нь энэ орчлон ертөнцийн зам ёс буюу тэр нэг таталцлын хуулинд захирагдаад амьдарч яадаг гэдгийг л бүгд бодох хэрэгтэй л те. Тэгэхээр энэ доктор Жо Диспензагийн бяцлаглалтай холбож ярьж болох үс нэг жишээг та нартайгаа хуваалцах хүсэлтэй байна л да. Энэ нь мэдээж та бүхний бүгдийн дунд олон хүн сонсдог, мэддэг байх. Энэ итгэгийн мистик Садгуру гэж нэг хүн байдаг. За тэр хүн бол нэг бичлэгэндээ ингэж хэлсэн байдаг. За та бүхэн өөрсдийн хүсэл бодлоо үнэхээр хурдан түргэн биелүүлээ. Үнэхээр хүчтэйгээр manifestation хий гэж бодож байгаа бол өглөө 10 цагаас хойш, үдээс хойш одоо 15 цагаас өмнө энэ хугацаанд тэнгэр рүү хандаад түүнийг одоо их тэнгэрийг одоо хүндтгэж байгаагаа илэрхийлээд мөн байгаа бүхэндээ ч юм уу те ер нь тэр энэ тэнгэрт талархал илэрхийлэх хэрэгтэй. Тэгээ бүх хийж ёслох ч юм уу те юм хүндэтгэл үзүүлэх ёстой гэж хэлсэн байдаг. За тэгэхээр энэ яагаад ингэж нэг гэхээр бид бүгдийг амьд байлгаад оршин тогтноход хамгийн гол хүч нь болж байгаа энэ орчлон хорвоо ертөнц бүгдийг ингээд хамгийн зөв зохистой ийм төгс зохицолтойгоор байлгаж амьдралыг оршин байж чадж байгаа энэ хүч бол үүнийг Акаш гэж нэрлэдэг. Тэгээд үүний хүчээр бид нэгэнт одоо амьд оршоод амьдраад байж байгаа учраас яг энэ бидний бүхий л амьдралын түмэн энэ янзын амьдралын хэлбэр төрсийг өөр дээр оршоогоод байлгаж байгаа энэ хүү Акашта бид хүндэтгэл үзүүлэх ёстой. Ингэж чадвал таны хүссэн зүйл хурдан түргэн бүтнэ гэж хэлсэн байдгийг. Тэгэхээр энэ маань үндсэндээ доктор Жо Диспензагийн квант талбар гэдгийг арай өөр үгээр арай нэг тийм шашинлаг маягтай ч юм уу те яг өөрийг нь дагдаг тэр өөрийнх нь одоо шүтэн биширч дагаж итгэж биширч явж байгаа тэр хүмүүстэй зориулж хэлж байгаа үг нь байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань үндсэндээ нэг л зүйлийг хэлээд байгаа ойлгомжтой байна те. Мөн бас Садгуругийн тухайд хэлэх юм бол бид өөрсдөө жинхэнэ хэн болохыг мэдье гэвэл энэ өөрийнхөө бие гэдэг энэ тодорхойлтуудыг авч хаях хэрэгтэй. Энэ бие махбодоос ч бас энийг бид ингээд салах хэрэгтэй. Тэгжээж бид өөрсдөө жинхэнэ бие гэж хэмбэ гэдгийг ойлгож мэдэх болно. Та нар унтахдаа орой хувцас ингээд ивхээ тайлж тавьдаг. Тэрнтэй адилхан хувцас ивхэж тавьж тавингуудаа хажууд нь мөн өөрийнхөө бие гэдэг тодорхойлтуудыг авч тавь. Өөрийнхөө нэрийг ч юм уу аваад тэнцвэрх өөрийнхөө ухаан бодлыг аваад ирэх мөн өөрийнхөө бие махбод энэ махан бие мөн хувцастайгаа адилхан ингээд аваад хажууд нь тавьчих. За энэ ингээд унтааж үзэх хэрэгтэй. Тэгээд түүний цаана юу үлдэж байна? Тэр чинь та нарын жинхэнэ бие шүү гэж хэлдэг юм л та. Тэгээ энэ тал дээр бас нэг тийм бяцлал бас YouTube дээр оруулсан байдаг Садгуругийн. Тэр бяцлал дээр яадаг вэ гэхээр эхний нэг 10 минут яг амьсгал авах гаргахтайгаа зэрэгцүүлээд хэлдэг үг байдаг. Би бол энэ бие биш юм. Би мөн энэ ухаанснаа биш юм аа гэд яг амьсгал авах гарах болгондоо ингээд давтаж хэлээд нэг 10 минут ингэж хэлсний дараа тэр өөрхөө мантра зарим тэр юу унших зүйлүүдээ уншаад ингээд явдаг. Би бяцлагыг гүйцэтгэж хийж үзээгүй. Гэхдээ энэ маань юу хэлж байгаа вэ гэхээр мөн л одоо доктор Жо Диспензагийн хэлж байгаачлан тэр нэг 3 хэмжээст биднээс хязгаарлаж байгаа тэр хүчин зүйлүүдээс бид салж гарах ёстой. Тэгжээж бид үнэхээр өөрсдийнхөө жинхэнэ бие хинбэ гэдгийг олж
мэдрэх ийм үүд хаалга нэгднэ гэдгийг тэр хүн өөрийнхөө үгээр өөрийнхөө аргаар өөрийнхөө бяцлагын аргаар хүмүүст түгээж мэдүүлэхийг зорж байгаа ийм л байдал харагдаж байна л та. Тэгэхээр бид нар үнэхээр аливаа зүйлийг сайхан амьдралаа сайхан болгохыг хүсэж байгаа бол яг өөрсдийнхөө энэ биднийг хязгаарлаад байгаа энэ хэмжигдэхүүнүүдээс илүү хайлж гарах ёстой болж таардаг. Энэ утгаараа ингээд ярихлаэр энэ бяцлал нь зөвхөн одоо сайн сайхан амьдралд маань хэрэг болоо зогсохгүй мөн бидний дотоод хөгжил одоо сүнслэг хөгжил гэх юм уу те үүнд бас маш тустай ийм бяцлал байж чаднаа гэдгийг бас та бүхэндээ хэлэх хэрэгтэй байна. Ер нь сүүлийн үед маш их тийм сэрэлт тий одоо сүнсний сэрэлт мөнгө гээрэл гэдэг ч юм уу тий олон зүйлийг ярьж байгаа. Энэ талаар ярьдаг, тайлбарладаг олон залуус, олон хүмүүс, олон суугууд ингээд бий болоод ажиллаж байна тий. Тэгэхээр нэг ёсондоо бид өөрсдөө үнэхээр азтай магадгүй яг одоо өнөөдрийн байдлаар материалын амьдрал маань тийм одоо амжилттай биш мэт харагдаж байгаа боловч нөгөө талаасаа бид ийм хангалттай их мэдээллийн 90-100 амьдарч байгаа учраас хаанаас яг хүссэн тийм өөрийнхөө хүсэж байгаа ийм сэрэлтийн тухай гэдэг ч юм уу бэлэг оюуны хөгжлийн тухай янз бүрийн сайхан мэдээллүүдийг олж сонсох юм боломжтой болж байгаа. Гэхдээ мэдээж тодорхой төвшөнд энд шүүлтүр байхгүй бол бүх юм нөө хоёр талтай гэдэгчлэн сайн мэдээний хажуугаар мөн сар сөрөг мэдээллүүд хүртэл зөндөөл явж байгаа. За тэгээд энэ бяцлаглыг хийж сурч дадснараа хүн ер нь өөрийнхөө тэр дотоод айдас түгшүүр зовнил эдгээрийг хамгийн түрүүнд давж чаддаг. Тэгээд цаашаа мэдээж стресс айдас түгшүүр гэдэг маань дандаа стрессийг үүсгэж идэг. Тэгээд стрессээ давж чадсан хүн бол ухааснаа төлөвлөж чадна, альва зүйлийг одоо эрүүл сарвал ухаанаар бодож тунгааж чаддаг болно. Энэ нь одоо цаашдын хөгжлийн үүд болно. Тэр нь бол ойлгомжтой. Тэгэхээр аль болохоор олон хүмүүс энэ хүү бяцлаглыг сонсоод сонирхоод яг хөө эхлэл нь зөвхөн одоо өөрийнхөө материалын амьдралыг сайжруулъя гэдэг ийм бодлоор эхэлж болно. Яагаад болохгүй гэж те. Бас эрүүл мэндээ сайжруулах гэсэн бодлоор ч гэсэн энэ бяцлаглыг эхлүүлж болно. Гэхдээ ингэж эхлүүлсэн ч гэсэн цаашдаа энэ үнэхээр одоо гайхалтай сайхан өөрчлөлт, дотоод хөгжил энэ бүгдийн эхлэл үүд болж өгч чаднаа, эхний алхам нь болж чаднаа гэдэг ийм бодол итгэл байгаа учраас чадах ятхан төр хүмүүст ингээ энэ мэдээллийг түгээгээд яриад байгаамаа. Тэгээд нэг зүйлийг нэмж хэлэхэд доктор Жо Диспенса хэлдэг л дээ. Орчлон хорвоо тэр квант талбар таны юу хүсэж байгаад хариу өгдөг биш ээ. Харин таны хэн байгаад хариу өгдөгөө гэж хэлдэг. Энийг бас урд нь би хэлж исэн. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр за бид нэг тийм юмыг амьдралаа тиймтэй болно, иймтэй болно гэл ийм юмыг манифесташн хийн барина гэл ингэдэг штэ. Тэгэхээр тэгж бодоод тэр маань хангалттай биш байна гэсэн үг байна. Харин бидний хэн байгаад буюу бид өөрсдөө яг зөвхөн тэр бяцлал хийж их хугацаанд ч юм уу яг тэрхэн богино хугацаанд нэг зүйл хүсчээд тэгээ бусд үедээ одоо бусад амьдралынхаа бусад цаг хугацаанд өөрөөсөө ямар энерги ялгаруулж ийн яг тэрэнд чинь л хариу өгдөг гэсэн санаа юм байгаа минь. Нэгэсэндээ бид нар бол байнгын тийм одоо орчлон ертөнцид мэдээлэл түгээж идэг. Яг л ийм том зурагтай антин орон даяар, дэлхийд даяар ч юм уу тодорхой сувгуудыг цацж яадаг те. Яг тэрнтэй адилхан бид нэр яг өөрсдөө яг тийм мэдээлэл дамжуулж идэг. Тэр мэдээлэл ямар мэдээлэл байдаг вэ гэхээр бид юу бодож байгаа юм те. Ямар мэдрэмж өөртөө агуулад байгаа юм тэр нь хамгийн чухал. Бид нар одоо айсан, эмээсэн, төгссөн мэдрэмжтэй байх юм бол яг л тийм айдас хүйцтэй эргэлзээд үүсгсэн, төрүүлсэн те ийм ойлгомжгүй ийм байдлыг өөртөө татна. Хэрвээ бид үнэхээр одоо юу гэдэг яг нэг хүсэлтэд хүрчихсэн байгаа
өөрийнхөө одоо гаргах ёстой амжилтыг гаргачихсан байгаа. Яг тэр үедээ бид ямар мэдрэмж тавих ёстой вэ? Яг тэр мэдрэмжээ ингэж дотроо дандаа үргэлж агуулж явах хэрэгтэй гэдгийн одоо гол санаа нь тэр л байгаа юм л да. Тэгээ хэн нэгэнтэй одоо уурлсан, хэрэлдсэн, маргалдсан тэр таагүй бодлоо биедээ тэгээд явахлаар мөн л яг тийм адилхан таагүй мэдрэмж биеэс бие төрн тэр хэмжээгээрээ яг тийм таагүй мэдээллийг бид орчлон ертөнцид дамжуулнаа л гэсэн үг болох нь байна. За энэ талаар бол мэдээж олон хүн өөрөнгөсөө ойлголттой байгаа. Тэгэхээр дахин давтаад хэлье. Бидний юу хүсэж байгаад биш, бидний хэн байгаад орчлон ертөнц хариу өгдгөө гэдэг. Тэгэхээр бид өөрсдөө би үнэхээр одоо хүсэл мөрөөдлийнхөө оргилд нүрсэн одоо би тийм одоо эмч эд хөрөнгөтэй ийм зорилттой хүрсэн ийм сайхан байдлаар байна гэд бодоод түүндээ итгээд яг тийм түүндээ баярлсан талархсан байдлаар ингээд тийм бодолт хийгээд тийм мэдрэмж тэгээд яваад тэгэхээр орчлон хорвоо бол яг л тэр хүссэн тэр нөхцөл байдлыг чинь чам руу илгээхээс өөр аргагүй болтгоо гэж доктор Жо Диспенса хэлдэг байхгүй юу. Тэгээ энэ дээр нэг зүйл бас нэг чухал зүйл нь юу вэ гэхээр бид альваад талархаж сурах хэрэгтэй гэсэн байдаг. Энэ талархал гэдэг маань бид өөрсдөө альва зүйлийг орчлон ертөнцөөс хүсэж байгаа тэр зүйл маань бидэнд татагдаж ирэх бидний тэр хүсэл бодол мөрөөдлийг улам хүчтэй болгох бидний хийгээд байгаа тэр манифесташн гэж хийж байгаа тэр хүсэл мөрөөдлөө бодит биетэй биежүүлэх тэр үйл явцыг улам хүчтэй болгодог улам хурцсгадаг гэдэг юм уу те яг ийм гол одоо допинг гэх юм уу хүч нэмдэг зүйл нь талархал гэж хэлдэг. Үүнийг тэр нөө Садгуругийн хэлж байгаагаар мөн түрүүн хэлсэн шүү дээ. Тэр тэнгэр рүү хандаад тэр бүхий л амьдралыг тогтоож ингэж үүсгэж барьж байгаа. Акаш гэдэг те тэр акашт баярлсан талархснаа те баярлснаа илэрхийлээд уучлаарай жоо хэлээд ирээд тэгээд мөн талархаад хүндлээ үзүүлэх ёстой гэдэг те эн чинь бас л мөн л нөгөө нэг яалтчгүй бид хүссэн үсээгүй дотоод сэтгэлдээ талархал баяр тэр сайхан зүйлийг агуулж иж амьдралдаа түүнийг бий болгоно бүтээн татна гэсэн утгыг л агуулдаг юм л да. Яг л энэ чинь доктор Жо Диспенса бүх энэ үйл явц энэ бүх үе шатуудыг бүгдийн шинжлэх ухаанч байдлаар тайлбарлаад хүний бие махбод ямар процесс явагддгийг тэ тархинд юу явагддгийг тэгээ бидний эерэг бодлын үүднээс бие махбодд маань үүсэж байгаа тэр дотоод дааврын тэнцвэртэй байдал яаж хэвийн энгийн сайхан болж байна. Түүний үүднээс бие организм маань яаж ирүүлж яаж ийн гэдэг ч юм уу те. Энэ бүгдийн сайхан тайлбарлсан байдаг. Тийм болохоор эрүүл байх, аж аргалтай амьдрах, тэгээ цаашлаад дотоод сүнсний хөгжил гэдэг ч юм уу те. Дотоод үзэл бодлынхоо хөгжлийг улам сайхан болгож илүү өргөн хүрээгээр орчлон ертөнцийг харж илүү уужим сэтгэлтэй жинхэнэ холч ухаантай Монгол хүмүүс байцгаахын төлөө энэ бяцлаглыг өнөөдөр биш юм ахэд хожим нэг өдөр үнэхээр ажил хэрэгцээр сонирхоод суралцаад эхлээсэ гэсэн юм бодолтой явдаг хүн юм би. За ямар ч байсан өөрийгөө голохгүйгээр энэ бичлэгийн талаар яриад уучлаарай энэ бичлэгийн талаар юм шүү. Энэ бяцлаглалын талаар та бүхэн нэгэд ярьж тайлбарлаад явж гин. Ихэд хэдэн бичлэг оруулчлаа. Тодорхой хүмүүс үзсэн байна. Хүмүүс үзэж байна гэдэг маань мөн нөгөө талаас над урам хайрлж гин. Өөрийгөө голохгүй одоо дараагийн удаа заавал яг энэ бяцлаглалын талаар биш юм ахэд ер нь хүмүүст сонсоосон мэдээсээ гэж бодож байгаа. Надад ямар ч таатай тааламжтай хэрэгтэй чухал зүйл гэж бодсон зүйлүүдээ богино дотор иймэрхүү бичлэг байдлаар та бүхэндээ мэдээллийг хүргэе гэсэн юм бодолтой байгаа. Заавал одоо энэ YouTube сувгийг хөгжүүлэхтэй биш. Энэ маань зүгээр миний хувьд бас өөрийн хөгжил ур чадварын хөгжил мөн дотоод үзэл бодлын хувьд ч гэсэн хөгжлийг одоо олж харах түүнийг харьцуулж ямар хэмжээнд би өөрийгөө хөгжиж байгаа гэдгийг бас харах хэмжих нэг одоо хэмжүүр болов уу гэж бодож байгаа болохоор түрүү чин хэдийгээр таагүй тийм
гоё биш, чадвар муутай ярьсан тэр яриануудаа хүртэл одоо энэ ярьж байгаа ч гэсэн адилхан ингээд хадгалаа энэ чигээр нь үлдээчихнэ гэж бодож байна. Тэгээ хожим нэг өдөр илүү сайн ярьдаг хүмүүст үнэхээр одоо өгөхийг хүсэж байгаа тэр урам зориг, амьдралдаа итгэл гэдэг ч юм уу те, сайн сайхан зүйлд хүмүүсийг одоо хөтлж ярьж чаддаг, магадгүй тийм хүн болчих юм билүү. Тэр үед бас ярих чадвар, хүмүүст өөрийнхөө бодсныг хүргэх чадвар, энийгээ бас харьцуулж харнаа гэсэн юм бодол байгаа юм. Мөн нөгөө талаар энэ доктор Жо Диспензагийн энэхүү тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэдэг бяцлаглыг би мөн л адилхан ингээд яг явцын дунд байгаа. Яг бол сургалтанд суучаад энийгээ мөн ухаарч ойлгоод одоо сургалтанд суусан гэдэг маань энэ аргыг эзэмшчихсэн гэсэн үг бол биш л дээ. Ер нь энэ аргатай танилцаад хүний мөн чанар, хүний тэр дотоод потенциал ямар их агуу хүч чадал байдгийм бэ? Энийгээ зөв ухаалгаар ингээд чиглүүлж чадах юм бол бидэнд маш үнэхээр хязгааргүй боломж байдаг гэдэгтээ танилцж эхлээд суралцж яваа ийм л хүн. Тэгээд та бүхэнд энэ талаараа ярихлаар мөн энэ маань над улам илүү гүн ойлгох ойлголт, нэгсэндээ суралцах дараагийн шат гэдэг ч юм уу тийм суралцах үйл явцсан маань үргэлжлэл гэж би бас ойлгоод байгаа юм. Тэр ч утгаараа өөрхөн энэ одоо суралцж байгаа энэ талаар ойлгож байгаа ойлголтоо улам гүн болгохын тулд энэхүү хэдэн бичлэгүүдийг ингэж оруулсан юм аа. За ямар ч байсан энэ хүртэл ингэ сонсоод төвчээртэйгээр хэдийгээр дотроо жоохон тухгүй байдал мэдэрсэн байж магадгүй сонсогч нар маань. Хэрвээ үнэхээр тийм таагүй сэтгэл төрүүлээдсэн бол уучлаарай. Санаатаагаар тэгээгүй маа. Миний байгаа бодит байдал, ярих чадвар, ярих ур чадвар маань яг ийм түвшинд л байгаа юм аа. Тэгээд удаан хугацаагаар бас Монголдо байгаагүй ийм хүний хувьд нэг юмаа ярихын тулд үгээ их бодоод их саад юу гэдэг нь жоохон тийм яриа маань ингээ жоохон пауз авах маягтай ийм байдал үсэт исэн юм аа гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгээд ямар ч гэсэн үзээд сонссон та бүхэндээ бүгдээр нь баярлалаа. Бүгдэнд нь аж аргал хүсье. Тэгээд амьдралдаа бүгдээрээ өөрийнхөө сонссон хүссэн бүх одоо хүсэл зорилготой хүрэх болтугай гэж та бүхэндээ хэлье да. За түр баяртай.